3 тарай. Эрт үеийн цагт 3 тараатайгаа амьдардаг мэгж байжээ. Хүүхдүүд минь, та нар одоо том боллоо. Одоо хувь заяагаа хайж ол. Би та нарыг дахиж тэжээж чадахгүй. Ээж нь тэдэнд холын хотод очиж өөрсдөд байшин барь гэж мөнгө өглөө. Ингээд 3 тараа ээжийнхээ гэрээс хамт явжээ. Явах замдаа тэр 3 том инжирийн модондор хоног төрүүлэнгээ хэтийн төлөвлөгөөгөө ярилцав. Бидэнд одоо өөрсдийгөө батлах боломж олдлоо. 3 тусдаа замаар явж азаа сорилцгоовол ямар вэ? Тийм ээ. Бид өөрсдийн хүчээр амь зууж чадна. Нөгөө хоёроос арай ухаалаг 3 дахь тараад салж явах санаа таалагдсангүй. Гинэн цайлган ах нарыг нь хинч ашиглаж мэднэ. Ах нар нь зовлон дунана гэж тэр мэдэж байв. Ах нараа, би та нартай санал нийлэхгүй байна. Бид эвтэй байвал хүчтэй. Бид хүчээ тарамдуулж болохгүй. Чи үргэлжил ном айлдаж байх юм аа. Бид юу хийхгүйгээ мэдэж байна заа юу? Тийм ээ. Бид одоо чиний үгэнд орж байдаг ээжийн нэлэх үрс биш шүү дээ. За, санал нэг байна. Бид бүгдэд туслах нэг санаа надад байна. Гуруула тусдаа байшин барьж ганцаараа амьдрий. Хинэн ч хэнийхээ хэрэгт оролцохгүй болж байна уу? Хөөх, миний дүү ч мөн дөө. Тэгж хийдэй. Байц. Би үгээ дуусаагүй. Гуруула байшингаа ойролцоо барина. Тэгээд хүнд явдал тохиолдвол нэг нэгэндээ тусалж бай. Тийм ээ. Зөв шүү ахаа. За, санал нэг байгаач надад хүнд явдал тохиолдохгүй л болов да. Маргааш өглөө тэд байшингаа барих газраа шийдээд байшин барих материал цуглуулахаар явлаа. Байшинг сүрлээр барих нь мөнгөнд хэмнэлттэй. Бас барихад ч хамаагүй хялбар. Үлдсэн мөнгөөрөө 5 тухтай ор худалдаж авч болно. Ингээд тэр тариачин дээр очлоо. Тариачан. Би энэ сүрлийг худалдаж авч шинэ байшин баримаар байна. За, тэгтээ авч болно. Тариачин 1-р тараад сүрлээ худалдлаа. 1-р тараа байшингаа барихаар баярлаж явав. Удаах тараа замдаа модчинтай таарав. Мөчрөөр байшин бариул гоё доо. Бас мөнгөнд хэмнэлттэй. Үлдсэн мөнгөөрөө би зөөлөн гудас авч болно шүү дээ. Ингээд тэр модчноос мөчр аваад мөрөөдлийн байшингаа барихаар явлаа. Гэвч нөгөө хоёроос ухаалаг 3-р тараа тоосхоор удаан тис бат бөх байшин барихыг хүсч гинэ. Зөөлөн гудсан дээр унтах сайхан л та. Гэвч би ирээдүгээ бодоод удаан эдлэгээтэй байшин барихыг хүсэж байна. Тэгээд тэр мохлогт очиж тоосго цемент худалдаж авав. Орой болоход тэд барилгын талбайд цуглаж байшингаа барьж эхэлцгээлээ. 1-р тараа өглөө гэхэд байшингаа барьж дууслаа. Би ч мундаг уран барилгач шүү. Байшингаа нөгөө хоёроос хамаагүй хурдан барьлаа. Одоо байшинда цай ууж амарнаа. Яаж ийм хурдан байшингаа барьчих вэ? За яах вэ? Орой гэхэд би ч бас байшингаа барьж дуусгана. Ингээд тэр улам бүр хичээж орой гэхэд мөчрөн байшингаа барьж дууслаа. Би байшингаа мөчрөөр барьсан юм чинь сүрлэн байшингаас хамаагүй бат бөх байх ёстой. Би одоо байшиндаа сэтгэл амар дуг хийж болно. Хоёр ах нь байшингаа богино хугацаанд барьсан ч 3-р тараа огт санаа зовсонгүй. Тэр байшингийнхаа зойрыг барьсаар л байв. Өглөө хоёр ах нь байшингаасаа гарч ирээд дүүгээ доогөлжээ. Яасан бэ дүү минь? Байшин барихад бэрхшээл гараа юу? Өмнө нь надтай зөвлөлдөхгүй дээ. Би хамгийн бат бөх байшин барьж байна. Олон жилийн турш ямар ч цаг агаар, ямар ч гамшиг болсон бат бөх хэвээр байх болно. Бидний хэврэг байшин барьсан гэхгээ юу чи? Чиний хамгийн бат бөх нь юм уу? 3-р тараа ах нарынхаа үгийг үл тоож ажилдаа анхаарч байлаа. Тоосгоор нь зөөсөөр тэр 7 хоногийн дотор байшингаа барьж дууслаа. Хэдэн өдөр өнгөрөхөд
Тэд шинэ байшингуудаа аз жаргалтай амьдарч байв. Гэвч удахгүй Чон 3 тороог хараад идэхээр шийджээ. Чон 1-р торон гэрт ирж тогшлоо. Тороо минь, намайг оруулаач. Үгүй. Ёстой сансны чинь гарц байлгүй дээ. Тэгвэл би айхлан уухлан байшинг чинь хийстэл үлэн дээ. Миний байшин хамгийн бат бөх. Чи хүснээ л хий. Чон цээж дүүрэн агаар амьсгалаад торон байшинг үлээлээ. Бүгд хийсч орхив. Хүчтэй үлээхэд нь тороо хүртэл хийсч 2-р торон байшинд ирлээ. Юу болсон бэ? Яагаад миний байшинд өнгөрөөд ороод ирвэ? Тороо ширээн дор нуугдаж байгаад хаашгирлаа. Хаалгаа. Үлэн ч намайг идэх шахлаа. Биднийг идэхээр наашаа ирж ч магадгүй. 2-р тороо хаалга руу гүйж маш сайн хаалаа. Бүх цоож орон цоожилжээ. Чон ирээд хаалга нүдэж эхэллээ. Тороо минь. Намайг оруулаач. Үгүй. Сансны чинь гарц яасан ч оруулахгүй дээ. Тэгвэл би айхлан уухлан байшинг чинь хийстэл нь үлэн дээ. Миний байшин хамгийн бат бөх. Яг үзээд алдал да. Дүрсгүй Чон. Чон цээж дүүрэн амьсгаа аваад торон байшинг үлээ. Бүх юм хийсч одоо. Торонууд байшингийн дээвэр байхгүй болсныг анзаарлаа. Ханнууд нь байсангүй. Хоёулаа амиа аврахаар зогтож 3-р торон байшинд орж ирлээ. Та хоёр яагав вэ? Юунд ингэтлээ айгав? Муу Чон бидний байшингуудыг үлээгээд хийсгэчихлээ. Тэр наашаа ирж чиний байшинг ч бас үлээж хийсгэж магадгүй. Ээж рүүгээ бууцаж зугтацгаая л да. Тэр миний байшингийн ганц тоосгогч үлээж чадахгүй. Тэрэнд сургаад өгье л дөө. Ирж ил байг. Ахнараа, та хоёр тавиур дээр нуугд. Тэр сансандаа хурж намайг идлээж битгий гарч ирээрэй. 2 тороо тавиур руу авирч гарлаа. Удахгүй Чон ирж нүдэж балбаж эхэллээ. Эндээс зүгт муухай Чон минь. Чи яасан ч миний байшинд орж чадахгүй. Тэгвэл би айхлан уухлан наад байшинг чинь хийстэл нь үлээж орхиндоо гайгүй. Би ахнарын чинь байшинг хийсгсэн юм шүү. Тэгвэл үзээд алдaltaа амьсгал чинь барагдсан чи байшинт минь орж чадахгүй. Чон цээж дүүрэн амьсгаа аваад торон байшинг үлээж эхэллээ. Гэвч байшин хөдөлсөнгүй. Бүрчиг агаар сороод дахин нэг үзлээ. Гэсэн ч нэгч тоосго хөдөлсөнгүй. Дахин хідэн удаа оролдож үзээд амьсгаа нь барагдаж газар тунж гинэ. Гэвч муухай Чон дахин босож хаалгыг эвдэхээр хаа холоос гүйж ирлээ. Ах нар нь цонхоор тэрнийг хараад бууж ирв. Тэд бүгд хамт хаалгаа даржээ. Чон хар хурдаараа гүйж ирээд пан 3-р тороо хаалгаас сэмээрхэн нээгээд Чон газарт хэвтэж байгааг харлаа. Дараа нь тэр дахиад хаалгаа төгжив. Чон унсан байна. Тэр миний байшинг хийсгэж чадсангүй. Чи биднийг байшиндаа оруулаагүй бол бид Чонны гэдсэнд орохгүй байлаа. Тийм дүү минь. Чи бидний амийг авуурлаа. Гэхдээ ахнараа, та хоёр байгаагүй бол тэр намайг идэх байсан шүү дээ. Гуруулаа хамт хаалгаа дарж тэрнийг зогсоосон. Тийм дүү минь. Чи миний бурууг баталлаа. Эв найрамдал бидний жинхэнэ хүч. Одоо гуруулаа хизээж хагацж салахгүйгээр хамтдаа амьдрах болно. Гэнэт Чон сэрээд дахин хаалга нүдэж эхэллээ. Муу золгийн торойнууд би та нарыг идэхдээ л идэндээ. Чон дээвэр рүү авирч яндангаар орохоор шийджээ. Тороноор дээвэр дээрх хөлийн чимээг сонсоод Чоны аргыг ойлгов гин. 3-р тороо зууханд гал ноцоолоо. Чон арай гэж явсаар янданд хүрч доошо буулаа. Гулгсаар удалгүй гал дээр унжээ. Ингээд ах トゥ 3 тороо амар сайхандаа жаргасан юм.